нарийн мөрөглөж хийж их бол шууд хөнөөд тэр уюун санаагийн томилж байгаа сэтгцийн болоод ажиллаж байгаа. Гэтэл багш хүнээ санаа гэдэг хэдийдээ энэ хүүхдийн сайн сурахчихъя, нэг юм мэдүүлчихъя, хожим нийгэмдээ тустай хүн болгоо аль нэг сурахчаа аль нэг сурах юм ингэж яг юм багчгүй. Бачханаа их мөчтэй. За гаргийн 6 болоод одоо үжиг тавтайгаа бас тавьчихсан. Тэгээд өмнөсөө 2 өдөр бодох юм бол одоо 9 сарын 10 манай багшийн баярын өдөр. Тэгэхээр өнөөдрийн манай самбарын санийн дэлгэцийн хаймарт хөрчин ирсэн хоёр зочин маяг багш хүн байж байгаа юм аа. Ингээд хоёр зочноо одоо үжигчтэй сайхан танилцуулчихъя. За энд бол одоо манай Шилэнгол аймгийн Шулуун хөх хошууна Монгол баг сургуулийн захирал Рашинамга. За энд бол манай Шилэнгол аймгийн Шулуун хөх хошууна Монгол үндэсний дунд сургуулийн дэд захирал одоо Ерөө найрагч Батнасан гоо. Яг одоо 85 онд багшийн баярыг эхэлж яг анхны эхэлсэн тийм. Тэр үсийг ажиж байна. Яг тэр үеэс одоо таяг ажилд орсон байж байна. Ажилд ороод нөгөө 3 жил болж гисэн. Тэр үеийн одоо хамгийн анхны багшийн баярыг гэж яаж өнгөрөөсөн тэр үеийн мөчийг гэж бодвол. Одоо тэр үед хамгийн сайхан ботгуулгатай багшийн баярын өдрийг одоо хамтаараа одоо дуулж, бүжгэлж, одоо баясаж ингэж өөр өгдөнтэй сайхан өнгөрөөсөн. Өнөө жилийн багшийн баярын өдрийг Одоо багш яаж өнгөрөв? Сурагчид багшийн баярыг бүрмэднэ. Тэгээд өөрсдийн када жижиг гар бүтэл одоо өөрийнхөө хайчилмал ч юм уу, эсвэл сайхан урлаг усах ч юм уу, тийм маягтай өөрийнхөө хийсэн одоо жижиг бүтээлийг багшийн баярын өдөр одоо багш нарт хүргэндээ. Тэр одоо хийсэн хэдийгээр дөгөм ч юм уу жижигхэн боловч тэр бол сурагчийн сэтгэлийг одоо төлөөлж дийлдэг учраас багш нар энэ бүлгийг бол одоо их дуртай хүлээн авдаг. Мөн тэртлэн сурагчийн сэтгэлийг бол хамаг сайхан илрүүл дийлдэг энэ бүлэг байхаа гэж боддог. Гэхдээ биднуусын нэг санаанд бол манай сайлэртэйсэн бүр багш нарыг бол их хүндгээд энэс гадна одоо манайсын сургуулийн хүрээнд биднуусын одоо бүр тоогооч багш нар юм уу ийм хүмүүсүүд бодноос бүр багш гэж амар их хүндгээд байсан. Тэгэд одоо энэ сургуулийн хүрээнд ингээд хараад байхдаа энэ нэг байдал бол бас яахан уулынхаа хэрэг бас үгүй болсон. Харин голдуу одоо бүр нэг хичээл ордог багш юм уу? Хичээл өдөртөө уулздаг энэ багш нарыгаа хүндтгэж яах. Ийм шиг байдлууд нэлээд орчих шиг мэдэгдэж байна. Энэ одоо өнгөрсөнд бол одоо сурагчид бол одоо тэр сургуулийн хүрээнд л байж байгаа хүн бүхний өөрийн багшаа шиг хүнддэг байсан бол тэр үед бол багшуул их чөөхөн магадгүй тэр ард талд ажиллаж байгаа хүн чинь зарим үед юм сайсан нураад багшилж чаддаг байж мэднэ. Яг тоотын хөдөлгөөн багш нараа бол одоо муудлт намөр сурагчид ойлгоно өдөртөө ингээ уулзалдаад байх юм чинь. Одоо бол багш нар арин болсон нэг шалтгаан байна. Одоо нөгөө нэг талаар авчвал одоо гэрийн хүмүүжлийн тал дээрээс ч одоо бас шалтгааллах магадгүй. Өнгөрсөн бидний баг байх үед бол одоо багш өнгөсөр бол одоо бид надад тэр үед баг байх үед 2 жилийн өмнөөс их байдаг байсан. Нэг нь бол багш, нөгөө нэг нь өмч. Одоо тийм хүнээ бараагийн холоос л үдлээ бол одоо багшлагсэр их амаргүй хүн гэж. Даган сурагчууд бол одоо тиймэрхүү төрөлд юм их байхгүй. Тэр өдөрдөө одоо гिचэл орж байгаа тэрний хөдөн уулзалдах, тэрний хөдөн таньдаг мэддэг гэдэг багш алган. Өөр багш нарыг бол одоо бас тийм хайхааргүй өнгөрч гэдэг. Би бас хүнээс нэг сонссон гэдэг бас ураг гэр бүл сэтгэл дээр байсан гэсэн энэ нэг үлгэр. Тэгээд нэг хүүхэд бол одоо нэг өвс олж аваад одоо энэ өвснээ нэрийг мэдэхгүй ш та. Тэгээд одоо очиад багшаасаа асууж энэ өвс одоо чихэн ямар нэртэй юм бэ гэж асуухаар. Тэгэхээр тэр багш яаж энэ өвсийг одоо би бас мэдэхгүй байна. Та ааваасаа очиад асуугаарэ гэж хэлжээ. Аав таны аав чи одоо ургамлын эрдэмтэн чи одоо мэдэх байх уу? Ааваасаа очиад асуу гэж хэлж. Тэгэлээ энэ хүүхэд одоо гэрдээ харж ирээд одоо ааваасаа энэ өвсийг асууж. Энэ өвсийг одоо ямар нэртэй юм бэ? Би багшаас асуухлаа багш одоо танаас асуу гэж ярьж байна. Тэгэлээ энэ аав нь одоо ингээд үжээд өвсийн үзэж хаад эргээд хүүдэн одоо дахаад ярьж маргааш одоо та багшаасаа очиад миний хүү одоо багшаасаа очиад дахаасаар бол энэ ямар өвс гэсэн яг одоо маргааш багш чинь бүр мэдчихнэ гэд хэлж. Ингээд маргааш өгдөө нь одоо энэ хүүхэд
эргээд одоо өвсөө аваад аавынхаа одоо нэг бичсэн захидлыг аваад одоо багштай хүрээд очиж тэгээд багштай өгсөн багш нь одоо энэ захидлыг задлж үжээд одоо энэ хүүхдүүд бол энэ өвснөө тухай их сайхан нарийн ингээд тодорхой яриад өгч тэгснээ дараа бол энэ гол нь бол энэ гэрийн ахмууд бол энэ аавнууд энэ багшдууд хийж та одоо багш хүн одоо ингээд миний хүүт хилээд өгчихвөл нэг сайн байхаа. Энэ гол нь бол энэ гэрийн ахмууд бол энэ багш хүнийг бол их хүндгээж байгаа. Одооний энэ нийгмийн байдлаас бол ийм байдал арай харагдахгүй шиг болж байна. Ариун хэрвээ ийм учиртай ахтай хэрвээ гэрийн ахмууд автай багшийг буруу шаандаа. Энэ багш одоо энийг бас мэдгүй гэх юм уу? Урмын нэрийг бас мэдгүй чи ямар багш. Эргэж ингэж буруу шааж хэлэх юм уу? Ийм байдал бол бас нийтэн борчиж байна. Одоогийн нийгмийн нэг байдлаас болоод энэ гэрийн ахмууд бол энэ багшийг одоо бас ингэж хүүхдийнхаа өмнө муулах юм уу? Одоо тэр хүнээ өнгөрөлт багшийнхаа өнгөрөлтийг бол одоо энэ хүүхдэд ярьж өгөх. Тийм учраас бас амьдралд бол их таарж байна. Тэгэхээр хүүхдүүд бол эргээд энэ багшийг одоо бас доор үжиг гэж ярих юм уу? Бас ингээд тэр хүнийг одоо дутагдaltaй талыг ингэж ойлгож мэдхээр сурагч нараа одоо багштай их чол олгох юм уу? Чол өгөх юм уу? Ийм учраас бас нийтэм орчих байдал. Тийм. Сурагчид авчвал багш бол сэтгэлийн өндөрдөх, юуг ихч мэддэг тийм том хүн байх ёстой. За хэрэг тэр сэтгэлийн өндөрөөс нь жаахан буугаад ирдэг бол өөрөөр хэлбэл манай багш зарим жилийн мэднэ, зарим жилийн мэдхгүй гэдэг юм уу. Ийм буугаад ирсээр бол сурагч бол багшаа хүндэхгүй болно. Сурагч хэрэг багшааны хүндэхгүй болсоор бол тэрний хичээлийг сайн сонсохгүй юм уу, тэрний үгийг сонсохгүй юм уу, иймэрхүү байдал гарна. Инхээр гэрийн ахмад бол хүүхдийн өмнө багшийг одоо ийм тийм гэж ярих нь бол маш жохсгүй явдал. Ингэвэл үр дүн ямар болно бол хүүхд чинь тэр багшийг бол хожимдоо хүндэхгүй. Манай багч ийм юм байна штэ, тийм юм байна штэ гэж бодчих мөртлөө өргөд хамт нөхдөд хэлээд өгнө. За ингэснээс болоод бол хүүхдүүд бол багшийнхаа үгийг сонсохгүй, муу хичээл сайн сонсохгүй юм байдал гарна. Урдын багш нар бол багшийг хүндгэдгийн гол учир нь бол энэ гэрийн ахмад бас их хүнддэг. Урдын гэрийн ахмад тийм учраас бол одоо нэг орчмын 2 жил бол энэ гэрийн ахмадын сургууль гэдгийг бол гаргаж чаад гэрийн ахмадыг одоо бас боловсруулж энэ талын одоо хүмүүдлийг бол бүр сургуулийн мөн газар орон бүр хийж одоо сонсоход гадар болт одоо энэ талаар бол их анхаардаг. Одоо жишээлбэл би нэлээд хэдэн хоногийн өмнө материал үзүүлдэг англи улсад бол одоо экспорт өнөө үед одоо хамгийн их 1800 гаруй оны үед байсан шиг санагдаж байна. Тэгвэл гэрийн ахмадын сургуулийг бол байгуулад ингээд гэрийн ахмадуудыг бол одоо эхлээд хүмүүжүүлж ийж ингээд гадаадд иймэрхүү жишээлүүд арин байдгийн байна. Хүүхдүүд нь хэрэг учир явдал гаргах чадвал одоо хүүхдийн улдаар шөмдлөх биш. Гэрийн ахмадын улдаар аваач. За таны хүүхд чинь бол ийм алдаа гаргасан байна. Энэ алдааг гаргасан гол шалтгаан нь та хүүхдээ энэ яс ялж өгсөнгөөс таны хүүхд ийм алдаа гаргачлаа шүү. Улдаар гэрийн ахмадын сэнкэр бол. Ингэснээр дараа хүүхдийн оч юм уу. Тэгэлээ одоо ер нь одоо сургуульдаар очихын баг сургуульдаар энэ гэрийн ахмадтай багш нар одоо яаж харьцдаг юм? Одоо гэрийн ахмадын тусгай хурал хийдэг юм. Гэрийн ахмадын тусгай санд хурал хийнэ. Гэрийн ахмадад бүгдийг дуудана. Дуудахнаар бол одоо сурлагын жөөгсөн шиг юм уу энэ сурагч онцгой шиг одоо өл талын одоо үжиг юм уу дуу юм уу одоо эрэндэн их авьяаслах сурагч бас гэрийн ахмадууд бол одоо доороо хүрээд ирж байна. Хэрвээ энэ сурагчийн сурлагын жаахан аана юм уу эндээ авьяаслах шиг энэ гэрийн ахмад чиний хандаа одоо ирэхгүй. Тэр нь яаж хаа? Одоо энэ өөрийнхөө нүрийг хайрлаж их юм уу хүүхд наанаа учраас би очиход өвгөө болдго юм уу намайг шүүмжлэх магадгүй юм уу ингэж боддог. Нэг тэр шүүмжлэх хүн байхгүй. Тэр ирвэл чиний хүүхдийн байдлыг сайхан тусгаадах гэж. Олонхий гэрийн ахмад бол хүрээд ирээд одоо ойлгоо. Гэн дотор бол гэн настай усад бол гэн сайн. Одоо 60 70 хүрчихсэн юм уу? Одоо манай энэ омбол ямар шиг байна уу? Гэтэл одоо сайхан залуу нэг үе 30 өд насны юм уу? 40-оос наагур одоо энэ ийм усад бол одоо яана. Одоо дууцах үед ирэхгүй юм. Одоо бас одоо тогсон жагтаа ирэхгүй юм. Одоо хүүхдэн бат өмөрх юм уу? Ийм шүүжүүд л бас зөндөө оршно. Тэглээ гэрийн ахмад энийг хэрэг гэж өөр ойлгохгүй. Одоо энэ хүүхэд эргээд лавтай андуу ойлгоно шүү дээ. Гэрийн одоо энэ дээр андуу ойлгоно. Гэн насанд бага. Одоо тэр аавд нөмөрсдөг юм уу? Одоо ингээд эргээд энэ хүүхдийн үгээр болдго юм уу? Ингэсээр одоо энэ хүүхдээ эргээд хөдөлгөөн үе тэр багшийн үгээс тэр одоо өөр нэг хамт нөхдийнхөө үгээс сонсгон байж. Одоо энэ нами борот миний аав ээж нами дүүг чалж байна. Би одоо юу гэж бороо. Жанкнер ч юм бол энэ дотор нэг тийм төрөл гарч байна. Багш бол гэрийн ахмад сурч байна. Энэ зөрчлийг сайхан шийдвэрлэхгүй бол энэ бол нэг өдөр бодлоо. Энэ сурлагын талаар нь бол юм уу? Чигвэл одоо бие махбодын талаар юм уу? Элдв боловсрол юм уу? Олон тал дээр одоо энэ хүүхдүүд ашиггүй.
багшийн 23 жил. Энэ 23 жилийн хугацаанд би одоо бас нарийн сургуулийн жилийн университетээр одоо багаар өгч байгаа. Энэ сургуулийн нэг хайрт. Би энэ сургуулийг сурч. Нэгдүгээр оноос нь ангийн гэрээ ноххой. Тэгвэл одоо ширээ сандалаа ноххой. Ийм сурагчи 5 жил хөгдөн шиг халамжилж харгалж ирээд одоо энэ нэг чам үуч болох гэдэг. Гинт төөсч яг хөгдөөсөн сасан шиг их л болох гэдэг. Атлетикийн сонгуульд яг сан 23 жил ангийн багш хийсэн. Гिचнэн жилийн хэлэг бичих юм багш болсон хойд олон сурагчид төгсгөж 16 жилийн туршид Монгол хэлэг бичгийг зааж анхудаа хүүгийн Ирүү атар шиг явсаа явдаг яг бүгд улсын кэнтэй хаяа болоо гэж боддог. 11 дугаар хичээл багш минь самбар дээр багш минь төсөж сайхан хар гисгэн чагаан болсон. Садран боо хоогийн өрөс час шиг тавсан. Санаа бодох мэт ман сууж чилдэг болсон. Хамагнаас минь өөгүй сууж байгаа. Хайр багш минь логтон юм. Хамгаас ирхэн соёлын шинэ сэтгэл шимэн хараан биш зүрхэн зээлэгдэж багш минь бишээ. Он нэрм тасаа халуун. Он жил ээлжсээр солигдсон анги багш. Ойвол минь ээлжин чорч ертөнц харан ухаан багш минь насаж боолоо. Манайсан багшийн санаа зүрхэнд мэйн гадар багш шиг зүрхэн ман хорвол нууц чадвар манай багшийн насаа мадрагчнээ. Тэгээ одооны явсан их нэг байдаг нь олонхын хүүхдүүд бол бүр ганц хүүхдүүд. Тийм. Энэ ганц хүүхдүүдийг энэ багш бас хамаарна гэхэд бас цаана нь бас их бодлоотой учрууд ариун. Харин бодлоотой. Энэ ганц хүүхдийн бол хамгийн чухал нь одоо миний ойлгохоор бол энэ аав ээж болох хэсэд бол энэ хүүхдийн анхны багш. Чи аав ээж бол хаш өөр юм бос тэр нь сурахгүй болохгүй. Энэ өөр хөгцсөн улсууд бол тэр өөр юм бос сурж иж хүүхдтэй одоо энэ дээр ямар юм шин юм гарч одоо яаж сурна уу? Жишээлбэл чөлөөний авах чанд бол хүн тэр чөлөө тавилаа хөгцсөн улсууд юм Япон юм уу, Герман юм уу, одоо Америк юм уу? Хүүхдүүд юм бол сайхан зохистой тойруулах газараа сайхан тойруулаад жугаачлах газараа сайхан жугаачуулаад. За манай энд бол одоо нэг бол улсаар одоо энэ хүүхдийн сорлого нь одоо нэлээд сайн хүүхдийн яа тэр. Одоо яана хурдан нэг давтгай гар энэ хүүхдээ одоо өнөнд ор жишээлбэл англи хэлнэ гэдэг юм уу? Бүдгийн гэдэг юм уу? Морин хуурна гэдэг юм уу? Гэтэл одоо хурдан боловсролд оруулаа. Энэ хүүхдүүд одоо мөн үргэлжлэн хичээлийн өгүүлж ороо. Энэ ч юм бол энэ хүүхдийн амар дийлэхгүй, наад дийлэхгүй, энэ хүүхдээ уйдна. Жанкрын чи энэ хүүхдүүд ийм сайхан хөдөөгөр юм уу? Үгүй бол одоо хотын сайхан хөгжсөн газраар юм уу? Үзүүлвэл тэр хүүхдийн сэтгэхгүй болон намайг модернизм юу гэх сайн болно. Энэ гол нь одоо гэрийн ахмуудын ойлголтоор бас байна. Тийм. Одоогийн гэрийн ахмадын байдлаас үзвэл ерөнхийдөө 2 жилийн гэрийн ахмад бол одоо их тоог эдэлж их шиг байдалтай. За 1 жилийн гэрийн ахмадууд улсаар бол хүүхдийн сургуульд өгчихсөөр бол одоо бол нэгэнтээ сургуульд өгчихсөн. Өнөөс хойш бүх явдлыг одоо багш нар хамаарна. Миний хүүхд одоо хэрэг гаргадаг сургуулийн учир, сайн сурдгуу, муу сурдгуу багш нарын учир. Ингээд өөр мөсөн одоо сургуульд найдаж энэ бол 1 жилийн хэлбэр. Нөгөө 1 жилийн хэлбэр нь болохоор бол хүүхдийн хэтэрхээ чанга хамаарна. Би энэ хүүхдийн ирээдүйд лавтай санаандаа өмсөн тийм нэг одоо эрдэмтэн чадвартан болгоно гэж бодд юм уу. Ингээ 10 жилийн юм сургаан одоо баг хүүхдийн салалгүй даагж байн багшаас нь одоо утас мус автах шиг маягтай ингээ дүндүү одоо даралт үүжүүлээд хүүхдийн нэг мөсөн одоо тэр сурахаас гашрах ийм байдалд оруулах. Ийм нэг үснэг жилийн илрэл байна. Энэ 2 жилээр одоо илрэл бол одоо нийтэн багсж байгаа байна. Тэгснээс болж ариун одоо дунд сургуулийн сурагчдаараа биеэ хорж байгаа учраас нийтэн багсж байна. Энэ орчин бас сүлжээн дээр ариун байна. Тийм. 10 хэдэн настай хүүхдүүд бас биеэ хорж байгаа. Үнийг хэлүүлдэр ингээд биеэ хорсны дараа ингээд нэг загтал юм уу үлдээгээд хайчих. Тэрийг дахиад эргүүлээд үчихэд өчөөх жаахан нэг учир дээр. Багахан учир дээр ингээд ойлгоод ийсэнгүү. Би одоогийн хүүхдүүд бол багаас нь тийм хүчээр авсан амсаагүй хүүхдүүд ээ. Тэгэхээр тэр амьдралын гүцрийг амсаагүй хүнээ хатуу үгүй сонсоогүй тийм сэтгэгчийн тэр даамгай чадвар нь их бага доор хичээл шүү дээ. Тэгэхээр одоо хүнээ нэг жихэн шөмдлийн амсах юм уу эсвэл хийс амсах юм уу одоо нэлээд хонт шиг хүчээр бүрэх тохиолдох үед бол тэрнээ сэтгэгч нь бол хувийн байдлаа алддаг. Тэгэхээр одоо одоогийн хүүхдүүдийн дотор бол сэтгэгчийн талаар одоо ийм тийм амжилттай хүүхдүүд бол маш ярим байна. Одоо жишээлбэл
жажиг шиг юм уу, өтгөөч юм уу, одоо шил амархан хүний шигмдий даах амархан ууралж чадах ч юм уу. Одоо ийм жилийн одоо сэтгчийн хэмжигтэй хүүхдүүд нэлээд арим байна. Энэ буяа хорлж явах юм бол дараа хүүхдийн нэг жилийн сэтгчийн хөвч шинээр нь доор болсноос гарч байгаа үжигдэл. Тэгэхээр одоо зарим сургуулиуд бол бас энэ талаар их анхаарч тусгайлан одоо сэтгчийн сэтгчийн тийм одоо ямар хичээл оруулах юм уу тусгай багш ингээд тохируулаад одоо нэг ямтал болж ирэх сонсогдож байна. Тэгвэл ийм нэг 10 одоо 2 жилийн ийм нэг тийшэл байдалтай байж байгаа ийм нэг хүүхдүүдийг сургаана гэхэд багш нар одоо бас их толгой өдөж байна. Тэгээд залуу багш нараас би ингээд бас нэг асуухаар ариун залуу багш нар бол ярьж байна. Одоо миний бодохоор бол энэ хүүхдүүдийг бол одоо бас сурсан ч болно, сурахгүй ч болно. Мөн нэг амар төвшин байвал болчихно. Мөн ийм нэг л бодолтой байж байгаа багш нар бас байна. Нэлээ залуу багш нар бол ингэж боддог юм уу? Одоо нэг ердний нэг дүүгээр нь онцлогч сурагч амар төвшин бол хамгийн чухал. Өкнөрөмлөн багш сургууль одоо амар төвчний баталж яваад. Одоо энэ амар төвчний нэг дүү. Гэтэл амар төвчний болсны суурин дээр энэ жаан сургалтын одоо хүүхдэд бол энэ жаан сургалтын ёсцыг сайхан тайлбар арга хэрэглэх. Одоо бол гол нь манай юу тотгож байна? Сэтгчийн талын одоо энэ их тотгож байна. Өөрөө сэтгчийн талын багшаа тотгож байна. Чи тэр хөгссөн Бөөжин хотын минийдэн Бөөжин хотод очоод тэр Вангуучин жолын баг сургууль очив. Нэг 3 сурагчийн нэг багш ганцхан гээд аваад суучлаа. Тэгээ би ороод их гайхаа. Өнгөрсөн чинь энэ 3 сурагт ингээл сайхан суугаад нэг юм оролдоо сууж ийн бас. Жөөдөр багш асуусан. Тусцгай тэр 3 сурагт сэтгчийн талын хичээл орж ийн. Энэ сэтгттэй нь өмжих гэж юм сурч байна. Хичээл ойлгодоггүй юм, хичээл дээр анхаарахгүй юм уу, үг сонсохгүй юм уу? Тэгээ ийм сурагч байна. За энд бол сэтгчийн талын хичээл орж байна. Энэ тусгай сэтгчийн багш. Тэгэхээр манай энд бол одоо ийм сэтгчийн тусгай багш байхгүй. Ер нь хүнээс сэтгчийн дээр л учир гарвалаа одоо энэ чинь бол энэ сурагчийн одоо үжил санаанд энэ товлтгосон юм. Жангна одоо энэ талаар бол хүмүүжил бол их тотгож байна. Тэгээд одоо гол нь чи одоо гэрд авч бол гэрийн одоо сэтгчийн талаар сурагчийг асуувал одоо тон чөөх байна. Чи одоо энэ сурагчийг анхаарад ажаарад энэ сурагчийн одоо сэтгцэн ямар нөө үжил санааны сурлагдаан чармэж гинөө чармыг өөр юм дорж гинөө компьютерийн оролдоод илүү хүч гаргаж гинөө телевиз үзэж гинөө эдгээр зүйлүүдийг сайн анхаарч гэнтэн зарим сурагчид сурлага их хаалж байна. Их сайн байсан. Гэтэл энэ яагаад энэ мод юм гэдэг багш нь ясаа ойлгодоггүй гэрийн ахмадын ойлгодоггүй суртан. За энэ сайн төргөн засаж авахгүй дад энэ нэг жилийн өвчин байна. Өргөж энэ удаашсан энэ өмж авах. Хүүхдүүд чи одоо ёстой нийгэмдэр ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүстэй адилхан одоо ёстой нийгмийн дараас нь ингэж баригдаж одоо сэтгэлийн өвчтэй болдог хүмүүстэй адилхан хүүхдүүдэд бас өөрийнх нь тийм нэг сэтгэлийн дааж их муудаж их өвчин орж байгаа ийм хүүхдүүд бас ариун байдаг юм шиг. Гарч ийн шүү. Хөрвөн чинь нэгээс 2 бол 2-оос 3 болоо 4 5 бол энэ чинь давхар боллоо. За одоо дунд сургуулийн үед дунд сургуулиас суухгүй одоо энэ чинь 15 6 бол одоо энэ чинь айл гэрийн дараасгүй нийгмийн дараас байна. Хамгаалсан чинь нэг арим болчихгүй энэ яа. Танаа ярьсан тэр амар төвчний тухай. Энэ бол одоо дөөж татнаас амар төвчин нэгдгээр гэдэг онцгойлын шаардна. Гэрийн ахмад миний хүүхэд амар төвчин байвал одоо сурахын ч болж сурахгүй ч болж гэсэн ийм үдэл санаатай гэрийн ахмад арим байна. Багш нарын дотор ийм үжигдэл арим байна. Энэ бай болсон гол шалтгаан ба одоо хүүхдүүд төр сургуулийн хүрээнд ямар нэг жижигхэн жишээл бол тамир хийж игээд баг сагнаганд одоо гараан булчаач гэх юм өнөдгөө шалгалсан ч бүр хамаагүй. Эсвэл хөдөлмөр хийж байгаа санаандгаа одоо ингээд аач мачаа өнөдгөө шалварч гэх юм. Ингэсээр бол бүр бүх хариуцлага тэр дэрэгдэн байсан багш юм уу эсвэл сургуулийн гэсэн иймэрхүү байдалтай. Инкерээр одоо бол багш нар бол зарим үедээ мөн сурагчийн амар төвчний талаас бодол хийлээд чанга хайлж дийлэхгүй. За ингэсээс болоод бол хүүхдүүд бол одоо багшаасаа байхгүй багш нь гэдэргээ сурагчаасаа яах ийм нэг шинэ хэлбэл гарч ирсэн. Энэ бол одоо би бас боддгийг амар төвчнийг гөтөрхөө одоо тойлчирч амар төвчний талаар гөтөрхөө тойлчирснаас болоод бол одоо хүүхдүүдийг бол одоо тамирын хөдөлгөөнд оролцох нь одоо багасгах юм уу одоо тэгвэл хонд нутгад хөдөлмөрд оролцох нь багасгах юм уу хүчээр амсуулахгүй болох юм уу иймэрхүү байдал гараад бол гэдэргэн бол манай сургаан хүмүүс бол ашиггүй байдлыг авч ирж байна гэж бодож байна. Энэ гэрийн ахмадын ойлголтын талаас бол одоо их арим хүчээр болж энэ хүүхдүүдийг нөлөөлж байгаа учраас арим байна. Гарч ирж байна. Гэтэ энэ сургуулийн арим сургуулиудаас гэрийн ахмадад донцоход ийм саяын танад хэлдэг гадаадд бас тэгээ сайхан гэрийн ахмадыг тусгай ингэж бас суралцуулж байгаа. Энэ чи их гол. Энэ чухал болно шүү. Одоо ингээд гэрийн ахмадууд ингэж бас хийж болно гоо. Гэрийн ахмадын тусгай нэг сурлах хийгээд одоо ингээд тусгай нэг хүнээр хичээл оруулаад
боловсрол хийвэл энэ бол бас нэг жилийн ашигтай тал их байна. Нэг үл гэрээ ахмад бол одоо энэ одоохны жаан сургуульд сургууль хүмүүс ямар байна гэдэг ойлгохгүй ухаагдсан балах юм байна. Одоо телевизээрээс үзвэл одоо багш бол яаж болохгүй хүүхдийн жаргамжихгүй хөлдөж болохгүй дасгаал одоо жихэн илүү өгч болохгүй зогсооч болохгүй одоо ингэж хэлсэн байна. За үнэн хэлвэл одоо энэ чинь манус одоо англаа багшлаа одоо төрөөчийн жилүүд багшлж их сурагчид одоо хагас өдөр зогсоох учраас дүндэн гарна. Тэгэхээр тэр гэрээ ахмад өргөд тэр сурагч хийж байгаа нь одоо чи болсонгүй чи энэ чинь багшлан зогсоод чи хааш буруу болсон. Тэр нэг сурагчийн талд өнкөн тэр сурагч эргээд үдээ хан нэр гэж ном савсахаа гэрээ ахмад их баяртай. Одоо бүгд гэрээ ахмадууд нэг жийхэл очиж шалгуулчихвал одоо ангийн багш юм уу жахарлаа гэдэг яриад байна. Одоо манай хүүхдийн шал таны хариуцлагаар нөөрөхгүй юу? Уулнууд бүр яажсан шүү дээ. Жодолгүй одоо ном сурахгүй. Жавуулгүй, жоосохгүй гэж ярьдаг шүү дээ. Тийм тэр хуу нэлээд эрт биднээс бол сургууль байхын үед бол багш нар бол багсаа жогсоох юм уу, жодох юм уу, ингээд яхах нэг дэлдээд авах юм уу. Чи одоо дандаа өдөртөө баг бүр ийм очроо таардаг. Тэгээд биднээс өөр ингээд өнгөрцөн. Одооны хүүхдүүдийг бол ингэх очрууд баг байж болохгүй. Хүүхд нар ичээд иргээд одоо гэр яах муу да. Одоо нэг гэр яах муу тэр юм уу сурагч чи өөрөө юм. Багш юм бол одоо чи татаж чангаагүй одоо гарах багш нь байж болохгүй. Тэр сурагчууд нь өөрөө мөчнө баг сурагч нь ойлгох нь бол мөчнө. Гэнтэр багш юм гэн одоо гэдэг багш хүнээ санаа гэдэг бол хэдийдээ энэ хүүхдийн нэг сайн сурагчихъя, нэг юм мэдүүлчихъя, хожим нийгэмдээ тустай хүн болгоо, аль нэг сурагчнаас аль нэг сурагч мөн ингэж ялгаж өгч багш би үуч нэгч байна. Нэгч яахгүй тийм. Гэтэл энэ багшийн онцлог ондоо жаан сургалтын талаар юм уу, жан чандрын талаар юм уу. Өнөө өгөнд ламын уншлах нь ондоо лантууны тусалтын ондоо одоо энэ сургалтад тусах жан чанар адил бай. Энэ дээр одоо чихнэр зарим одоо гэрээ ахмадтай сурагч нойн багш намын хийж ялгаж үчих юм уу, оны ингэж үчих юм. Одоо би үчихтэл тийм багш үнсэн байхгүй. Одоо сурагчийн гондлоо тохируулаад одоо сайхан хөлж өгнө. Чамын хүн болохын тулд. Тэгэхээр багш нар гэдэг бол одоо өмнө бүр яг нэг шав сурагчийн төлөө ингэж чармааж байдгаан өргөдүүл. Сурагчийн багшийг бүр лааш гэж хэлдэг шүү дээ. Багшийн ажил бол өндөө жирийг нэг ажил. Гэвч тэр бол их нарийн мэрэгдлийн ажил. Нарийн мэрэгдлэг хэлж их нь бол тэр бол шууд хүнээ тэр уюун санаагийг томторж байгаад хийдэг сэтгчийн одоо тийм ажил юм. Тэгэхээр одоо сая бидний гэрээ ахмадын талаас ярьлаа, сурагчийн талаас ярьлаа, сургаан хүмүүдлэг гэсэн бас нэг чухал нэг тал нь бол багшийн тал байна. Миний бодохоор шүү дээ. Багш юм бол өөрийгөө тийм өргөдүүлэх зорилго санаатай байх хэрэгтэй. Одоо өөрийнхөө биелүүл дийлсэнгүй хүсэл бүхнийг дараа үеийн хүмүүстэн сурагчдаа найдаж одоо сурагчдаараа дамжуулж өөрийнхөө хүслийг биелүүлэх ийм нэг өөрийгөө өргөдүүлэх зорилго санаатай байх хэрэгтэй. Хоёрдугаар нь миний хүчтэй багшун заавал тэр өөрийнхөө ам насны өртгийг зөвөр ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг өдөр гिचэл ордол байвал би энэ ам насныхан одоо өртгийг бол утга уулгахтайгаар хойж үеинд өргөдүүлж ийнэ гэсэн ийм нэг бодол байх хэрэгтэй. Үндэ авчлал багшийн адлаг гэсэн бол нэг жилийн үүдэн бүтээлч яа. Тэр нэг өдрийн гिचэл бол нэг жилийн үүдэн бүтээлт. Заавал шинжлэх ухаантай үүдэн бүтээлт хийнэ гэдэг явдал биш. Багшин бол дараа тэрчгээр үүдэн бүтээлч гэдэг би боддог. Тэгвэл нэг насаараа гिचэл орсон хүн бол нэг насаараа үүдэн бүтээх адлыг хийсэн. Тэр лавтэ одоо мөтгөө байснаас өмнөд доор байснаас өндөр болж ингэж явсан байх ёстой. Энэ бол багш нарын 2 дугаар тал. 3 дугаар нь багш бол заавал шантралгүй суралж байх хэрэгтэй. Чи зүгээр адал гарах үеийн тэр анхны жинхэнэ моделгээр хүүхдүүдэд одоо насанд орсон одоо ингээд багшийн адал хийнэ гэдэг бол энэ бол байж болшгүй. Учир нь шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж чинь, моделэгд бол тасралтгүй шинтлэгдэж чинь. Ингээр багш бол хожоодоо ингээд суралж байна. За ингээд суралж бол нэг талаар чиний моделэгтэнд байшлаа, нөгөө нэг талаар авчвал өөрөө сайн суралцдаг багшийг бол дагсан сурагчдын ялавтай юм суралцахад дур бахтай ийм сурагчуд гарч ирэх болчоотой. Нөгөө нэг талаар авчвал багш хүн бол заавал ярьж илтгэх чадварын боловсралтай байх хэрэгтэй. Чи өөрөө хөдийн өргөн моделэгтэй боловч чи өөрөө тэрийг
ярьж илтгэж чадахгүй бол бас л сайн багш болдгийхгүй байж мэднэ. Анкероор ярьж илтгэх гэдэг чинь бас нэг жилийн мэрэгдлийн боловсрол. Одоо чи өөрөө ярьж илтгэх чадварт нь доор байдаг бол удааврын хичээлэг дээр одоо өөрийгөө шаардаж би энэ удаа ингэж хэлээд болсон. Дараа удаа яаж хэлнэ вэ? Тэрнийхэн дараа удаа яаж хэлнэ вэ? Яаж ирвэл хүүхд амарх ойлгодог юм. Ийм маягтайгаар одоо яриа илтгэнэ өөрийнхөө илтгэх чадварыг тасралгүй боловсруулдаг байх хэрэгтэй. Бас нэг тал нь болохоор багш хүн бол им багсаг мэдэж им багсаг чаддаг. Өөрөөр хэлбэл нэг жил мэрэгжиж олон жил чагаарсан байвал их сайн. Би сая ярьлаа ч сургачууд яагаад зарим багш их хүнддэг зарим багш им их хүнддэхэд үгүй. Зарим багш бол им болгоны багсаг мэдэнд бас багсаг чадчихна. Анкл манай багш нэр юу юм мэднэ юу яа чадна. Чи гараад нэг дуулцаагаа бас дуулцах. Хөгтүүтэй наадаг наацчих. Одоо ийм багш бол одоо сургачууд их таална. Тэрнээ сэтгэлдэх багш бол дараа ийм болгоны мэддэг ийм өндөрлөл боловсралтай багш. Тэгэхээр тийм багшийн ярьсан үг болгон сургачийн сэтгэлд хүрч чаддаг. Тэгэхээр ер нь бид нас эргэжүүлээд ингээд одоо манай настай багш нар байна. Насны амралтаар ингээд авсан багш нар ингээд эргээд үчихэд тэр хүнөөсөө их зарим нь бас өмнө хөрхөлтэй амьдарч байгаа багш нар бас байна. Нэг нас ингээд одоо яг 30-40 жилээр ингээд сургууль хамжлын ажил хийгээд одоо эргээд бучаад ирэхэд зарим үстэн бүр багш хоёулаа багш байж та ирем хоёулаа бүр багш нэг насан багшилж чаад одоо зарим нь бас өмнө хушуудаар ирж чаад суух орон бас байхгүй дуугаа унаад мөн тэгээд амьдарч байгаа багш нар бас олон байж байна. Энэ талаар нийгмийн дараа жоохон мэдэж багшийн аадлыг ойлгож багшийн аадлыг үнэн хүндгээ бол харна. Зүгээр аман дээр багш ийм сайн тийм сайн ингэж хоосуу раахсахаар бол хэрэггүй шүү дээ. Бодтой адлгаар хүн бүхэн ийм ухамсартай болохоор барахгүй нам жасхаас бол энийг бол онцгойлон одоо хүндгээ үжиж бодтой адалгаадууд явбал одоо багшийн адал бол сая хүн бүхнээ хийх дуртай адал бол хүн бүхнээ хийх дуртай ажил болдгол юм бол дараа тэдгээр содон хүмүүс дуртай багшийн адлыг хийж содон багш нар гарч ирнэ. Ингүүл яраагүй содон сургууль гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр ер нь багш нарын энэ олгомжийн талаас бол ярихаар тэр би бас энэ юунаас үжиж тэгэхээр бүгд наримдахад дундад ард улсын багшийн хуул дээр бол олгомжийн тухай ярьж та багшийн дундад чалингийн хэмжээ бол улсын алуутны дундад чалингийн хэмжээнээс бол дутуугүй мөртэй илүү байх хэрэгтэй. Тэгвэл мөн жил бас нэмэгдэх хэрэгтэй гэж байна. Тэгээ энэ нэг сайхан журуу сууд бол одоо ингээд сонсоход бол их сайхан байна. Гэтэ манай дундад улсад баг энэ яг энэ ясаар бол ингээд явагдаж байгаа зүйл их чөөрхөн байж байна. Надад бол бас их сайн. Энэ талаар бол одоо төвөөс дуурдах нь их сайхан дуурдаад газар адил гоё. Зарим газар оронд бол одоо энэ сайхан явагдаад зарим газар оронд бол бодтой сайхан туушлах дийлэхгүй учраас байна. Одоо улсын албатны чалан бол нэгэнтээ өсөөд одоо өндөр хэмжээнд хүрсэн. Өргөдөл багтны чалан бол одоо улсын албатанд одоо тэр саяын хэлсэн тэр тогтоол дээр бол одоо дундад чалан юм дундад цанартай байх хэрэгтэй багшны чалан. Ингээд улсын албатны чалантай адил болгоно гэдэг одоо энэ бол засгийн ордон намын хороо одоо энэ хүндгэж үжээд одоо газар орныхон бодтой байдлын үндсэд энэ шийдвэрлэх асуудал. Тэгэхээр бид нь одоо намдан ард түмэндээ өнжөөж өгдөг нам ард түмнийхэн төлөө одоо энэ хажив лавтай бид нь баялуулж өгнө боддог бай. Энэ талаар ингэж бид нь ойлгодог бай. Энэ багш хүн гэдэг чинь бол үнэндээ өндөр зэргийн ухамсартай багш шиг юмдээ бол чигж одоо хөөлөхгүй явдал үнэндээ гардаггүй. Энэ орон нутгатан тэр нутгуулсан даатаар энэ хойч үеийн сайхан хүмүүжүүлээд нам жасгаас энэ лав бидэнд баялуулж өгнө ингэж бодсон. Тэгэхээр зарим үед одоо бас эн чинь одоо итгэл байтар зарим итгэл алчих одоо юм. Ингээд үчих үед бол одоо 30 нутх юм эдийн засгийн одоо хүчрэлтэй болоод юм одоохондоо өгд дийлэхгүй байна. Аажуугаар хаана шийдүүлнэ ингэж баяцгадаг. Энд нь бас манай багш нар бас баяцгадаг. Их сайхан баяцгадаг.